Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Шейд Робинсон 2004 оны 5 дугаар сарын 10-нд Миссисипи мужийн Виксбург хотод төрсөн. Эгэл жирийн амьдралтай ч инээмсэглэл дүүрэн гэр бүл төссөн тэрээр гэр бүлийн халамж хайраар дүүрэн өсч торинжээ. Шейдийн гэр бүл түүнийг бага байхад Висконсин мужийн Милуоки хот руу нүүж ирсэн. Мичиганы нуурын баруун эрэгт орших энэ хот нь Америкийн нэгдсэн улсын хамгийн том цэнгийг үстний нууртай залгаа байгалийн үзэсгэлэнтэй газар билээ. Тэрээр Милуокигийн улсын сургуульд сурч охидын скаут хөл бөмбөг бүжгийн дугуйланд явж маш идэвхтэй хөвгт байсан. Хип-хоп бүжиг тайсны үзүүлбэргээд бүх урлагт сонирхолтой, авьяастай эрч хүчтэй охин болж өсчээ. Шейд хөгжилтэй, нөхөрсөг, зоригтой зантай, хинтээж хурдан дотнос чаддаг, маш их нээлттэй хөвгт байв. Нэг хэсэг Америкийн нэгдсэн улсын агаарын хүчинд дийлсэх тухайч бодож байсан бөгөөд сурлах, харилцаа, гадаад төрхөөрөж олон хүний анхаарлыг татдаг ирээдүйтэй охин байлаа. 2022 онд Шейд ахлах сургуулаа төгсөөд коллежид илсэн хуулийн мэргэжлээр суралцаж эхэлсэн. Шейд сургалтын төлбөр болон түрээсээ олохын тулд 2 ажил хийж байсан. Нэг нь пиццаны газар, нөгөө нь Wisconsin Country Club нэртэй гольфийн газар. Пиццаны газарт ажиллах үедээ орон гэргүй хүмүүст пицца өгдөг сайхан сэтгэлтэй нэгэн байжээ. Шейд өөрийнхөө амьдралыг хайрладаг, ирээдүйдээ итгэлтэй, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээд зүтгэж явсан нэгэн байв. Тэр нэг өдөр сайн залуутай учирч сайхан гэр бүлтэй болохыг хүсэж байлаа. Нэг өдөр онлайн болзооны аппликейшн дээр амтан тайртай гэж өөрийгөө танилцуулсан Максвелл Андерсоныг олж харжээ. Анх тэр хоёр зүгээр л мессеж бичиж эхэлсэн бол удалгүй хоорондоо утсаар ярих болж Шейд Максвеллийн ээлдэг сайхан дуу болоод татагдаж эхэлсэн байна. Видео дуудлага хийх үед түүний биерхүү итгэл төрүүлсэн төрх нь Шейдийн сэтгэлийг улам татах болов. Гэвч харахад энгийн мэт энэ залуу үнэндээ аюултай нууцтэйж аимшигтай нэгэн гэдгийг Шейд мэдсэнгүй. 2024 оны 3 дугаар сарын 29-нд анх болцохоор болж Питерсбарг гэдэг газарт уулзжээ. Харин 4 хоногийн дараа буюу 4 сарын 1-ний орой тэд 2 дахь болцоогоо ихээр тохирсон байв. Тухайн өдөр Шейд пиццаны газар дээр ажилтай байсан бөгөөд ажлаа дуусмагц сэтгэл догтлон Максвеллтэй уулзахаар яран гарчээ. Тэр өдөр Максвеллтэй уулзна гэдгийг ажлынхантай хүртэл ярьсан байна. Оройн 5 цаг 20 минутын орчинд тэд Милуокид байдаг далайн хоолны газар уулзаж хамтдаа оройн хоол идэжээ. Тэд тэнд 1 цаг орчим байж 6 цаг 30 минутын орчим ресторанаас гарч нэгэн баар руу явсан. Тэр баарын дотор Максвелл хажууд суусан нэгэн хосуудтай инээлтэн дэргэж Шейд хажууд нь хинтээ ч юм ярихгүй ганцаардж байгаа харагдав. Тэд хэдэн цагийн турш хамт арх усны дараа 9 цагийн орчим Шейдийн машинд сун хаана ихтэй явсан байна. Гэтэл тэр шөнөөс хойш Шейд ор сургаггүй алах болов. Дараа өдөр нь 4 сарын 2-нд Шейд ажилдаа ирээгүй. Энэ бол түүний хувьд анх удаа шалтгаангүй ажил тасалсан тохиолдол байлаа. Шейд бол цаг баримталдаг, хизээш дураараа ажил тасалдаггүй, асуудал гарвал заавал уцтаж мэдэгддэг, маш хариуцлагатай ажилтан байсан. Гэвч тэр өдөр тэр огтхонч холбоо бариагүй бөгөөд цуг ажилтдаг хүмүүс нь олон удаа залгасан ч хариу ирээгүй юм. Энэ ачин байдлыг анзаарсан менежер нь Шейдийн гэр бүл рүү холбоо барьсан бөгөөд 4 сарын 2-ны оройн 9 цагт түүний гэр бүл цагдаа талга болсон талаар хэлжээ. Цагдаа нар Шейдийн амьдардаг байр руу очиж хаалгыг тогшин дуудахад дотроос ямар ч хэмээн сонсогдоогүй тул хүчээр хаалгыг онгойлгож орсон. Цагдаа нар гэр дотроос ямар нэгэн сэжигтэй зүйл илрүүлээгүй байна. 4 сарын 2-ны өглөө 7 цаг 30 минутын үед Шейдийн гэрээс баруун тийш 5 км-ийн зайд орших нэгэн хаягдсан барилгын ард шатсан машин олдсон. Гэрчийн хэлснээр нэг залуу тэр машинаас бууж асаагуур шидэд цугтаасан гэжээ. Тэр залуу нь саарал малгайтай цамц өмссөн шар өргөвчтэй байсан гин. Машиныг шалгатал 2020 оны загварын Honda Civic бөгөөд эзэмшигч нь Шейд Робин сулхан тогтоогдсон. Машины багажинд Шейдийн хувцас гар утас байв. Мөн тэр өдрийн орой буюу 4 сарын 2-ны 5 цагийн үед Милуокигийн өмнө зүгт 30 минутын зайтай Уарамонт паркийн ирэг дээрээс хар харьцтай эмэгтэй хүний тайрагдсан хөл олдсон тухай дуудлага цагдаад иржээ. Тухайн өдөр Шейдийн алга болсныг бүртгүүлсэн байсан тул хүн алга болсон хэрэг биш аимшигт гэмт хэрэг болж хувирсан тэр байв. 4 сарын 1-ний өдөр Шейд Максвеллтэй уулзах гэж маш их догдолж энтэй уулзах гэж байгаагаа найзуудаач цуг ажилтдаг хүмүүстэй ч дэлгэрэнгүй ярьж байжээ. Харин Шейдийн утас шатсан байсан ч мессежүүд нь сэргээгдэж Максвеллтэй олон удаа чат бичиж байсныг ил болгосон. Мөн байршил тогтоогч аппликейшнаар дамжуулан түүний утас унтрахаасаа өмнө хаагур явсан хүртэл тодорхой болсон юм. Оройн 5 цаг 20 минут Шейд Максвелл хоёр далайн хоолны ресторанд уулзаж оройн хоолоо идсэн. Дараа нь бааранд орж хамтдаа арх уугаад
Шэйди машинаар Максвеллийн гэр рүү явжээ. Тэд 9 цаг 30 минутын орчинд Максвеллийн гэрт ирсэн байна. Гэвч шөнийн 1 цагийн үед Шэйд Максвеллийн гэрээс гарсан. Түүний утасны байршил сүүлд хотын төвөөр явж байгаад өөрийн 3 цагийн үед Орамонт паркийн оролцоо зогссон байна. Тэр үеэр тентхийн далайн эргийн хяналтын камер дээр нэг хүн шөнө харанхуйд хатан зохион дагуу алхаж байгаа нь бичигдсэн бөгөөд тэр зохионы доороос Шэйдийнх гэж таамаглагдсан тархигдсан хөл олджээ. Үүнээс гадна Орамонт паркийн насаасны байгууламжийн төмөр хаалгыг машин мөргөж эвдэрсэн байсныг илрүүлв. Тэнд үлдсэн машины хагарсан хälтэрхиynүүдийг шинжилэхэд мөргсөн машин нь Шэйдийн Honda Civic болох нь батлагдсан. Үүний дараа Шэйдийн гар утас унтарсан бөгөөд өглөө 7 цаг 30 минутын үед машин шатсан байдалтай олджээ. Ойролцоох камеруудын бичлэгт нэг эрэгтэй шатаж байгаа машины ойролцоо гарч ирээд ойрхон явж байсан автобусан сууж өмнө зүг рүү явсан нь бичигдсэн. Тэр чиглэл бол Максвелл Андерсоны амьдардаг Саут Милуоки дүүрэг байв. Цагдаа нар эдгээр баримтуудыг нийлүүлэн дүгнэж Максвеллийг судалж эхэлжээ. 33 настай Максвелл Андерсон Висконсин мужийн Ваукэша дүүрэгт өссөн. 2009 онд ахлах сургуулаа төгсөөд янз бүрийн бар клубүүдэд баримын хамгаалагч хийж амьдардаг байжээ. Танилуудынхаа хувьд тэр харьцааны хувьд ээлдэг, энгийн залуу мэт харагддаг байсан. Гэвч түүний үнэн нүүр царай нь тэс өөр байжээ. Тэр нэгэн цагт Америкийн тэнгисийн цэргийн албанд илсэн ч ердөө 8 сарын дараа тодорхой бус шалтгаанаар халагдсан. Тэр өмнө нь олон удаа хүчирхийлэл мансууруулах байдас сэтгцийн асуудлаасаа болж цагдаад баригдаж байв. 2014 онд Колорадо хамаатныдаа очоод мансуурсан байдалтай машин улгаалж осолд оржээ. Дараа нь өөр хамаатантайгаа зодтолдож эмнэлэгт хүргэгдсэн. 2015 онд өөр нэг хамаатантайгаа муудалцаж ууралсан Максвелл шилээ аях шийдсэн нь ойр байсан өндөр настай хүнийг онож гэмтээжээ. Үүний улмаас тэр гэр бүлийн хүчирхийллийн хэрэгээр баривчлагдсан. Тэгэхэд Максвеллийн гэр бүлийнхэн сэтгцийн эмчилгээ хийхийг зөвлөсөн ч Максвелл эсэргүүцээд урлсан байна. 2019 онд Милуокид нэг эмэгтэйтэй муудалцаж тэднийг салгах гэсэн хүнийг зохиж дахин цагдаад баригдсан. 2022 онд согтуу машин жолоодож явсан тул дахин баривчлагджээ. Танилуудынхын хэлснээр Максвелл бол ихэмсэг, тогтургүй, дотоод сэтгэлийг хянаж чаддгүй нэгэн байсан гэдэг. Гадаад төрхөн жирийн мэт харагддаг ч дотроо маш аюултай сэтгэл зүйтэй байжээ. Максвелл боломжийн чинэлэг гэр бүлээс гаралтай. Аав нь орон нутгийн даатгалын компани ажилладаг байсан тул Максвелл багасаа хүссэн бүхнээ авч өссөн. Гэвч энэ тансаг амьдрал нь түүнийг газ сэтгэлгээ, эрүүл бус хүслүүд рүү татжээ. Тэр гэрийнхэн зориг бэлгийн хүчирхийлэл, тарчлан хийхэд зориулсан аимшигтай өрөө болгон тогтжуулсан. Тэр өрөөнд дотор гав, ташуур, арьсан уяа, хутга, хөрөө, шүрмсэн ууд гээд жирийн үний төсөөлөгч аргагүй аимшигт хэрэгслүүд өрөөстэй байсан. 2024 оны 4 сарын 3-нд Шэйд алга болсны дараах өдөр Максвелл юу ч болоогүй мэт Facebook-ийн профайл зургийг сольж нэгэн нохойн зураг тавьжээ. Маргааш нь тэр үрдийн адил сайн дурын ажил хамтрах хүн хайж байна гэх мэт пост хийж байсан. Гэхдээ тэр өдрийн 1 цаг 20 минутын орчимд Максвелл Андерсоныг замын хөдөлгөөний шалгалтын үеэр цагдаа нар баривчилжээ. Тэр баригдах үедээ гэрээсээ холгүй газар явж байсан бөгөөд түүний машинд камерт бичигдсэнтэй яг адил саарал малгайтай цамц хойд судал дээр нь байсан. Түүндээ зэрэгцсэн цагдаа нар Максвеллийн гэрт нэгжлэг хийх шүүхийн зөвшөөрөл авчээ. Унтлагын өрөө болон зойрлог буух шатны орчимд цусны толд байгааг тусгай нохой илрүүлсэн. Гэр дотор болсон зүйл үнэхээр аимшигтай байлаа. Зойр бүхэлдээ жинхэнэ аимшигын өрөө мэт харагдаж энэ тэндгүү цусны толб, гав, хутга, бэлгийн хүчирхийлэлд хэрэгэлдэг зүйлс тарсан байв. Нэг буланд нь бүр 2 сав бензинч байсан. Цагдаа нар энэ шатхууныг Шэйдийн машиныг шатаахад ашигласан гэж үзжээ. Мөн түүнчлэн 4 сарын 6-нд цагдаа нар Шэйдийн таригдсан хөлнөөс гадна хөлийнхэн нөгөө хэсэг биеийн зарим эсгүүдийг нэмж олжээ. Аимшигтай хажууд нь нэгэн хүүхэлтэй эвтэж байсан бөгөөд тэр хүүхэлтэйний нүдэнд хадаас шиг зүйл цаасан байв. Тэр хүүхэлтэй хэн нэгний зориуд үлдээс нь занал хийлж байж мэднэ. Гэхдээ цагдаа нар Максвелл өөрөө зориуд орхисон эсхийг нь баттай тогтоож чадаагүй байгаа. Хэд хоногийн дараа Шэйдийн гар нь Мичиганы нуурын эрэг дээр хөвч гарч иржээ. Гэтэл энэ үед мөрдөн байцаалтыг үндсээр нь өөрчилсөн нэгэн онцгой сэжвэр ил болжээ. Максвеллийн зойрлог буудаг шатны орчимд олдсон цусны ДНХ-ийг шинжилэхэд тэр цус нь Шэйдийнх биш байв. Үүгээр зогсохгүй Шэйдийн хөл олдсон далайн эргээс 2 ширхэг цустай бэлий олдсон бөгөөд үлдсэн цус ч мөн Шэйдийнхч биш, Максвеллийнхч биш, огтоор 3 дахь хүнийх болох нь тогтоогджээ. Максвеллийн гэрээс олдсон олон цусны улам өрөөд ч Шэйдийнх биш байсан. Ийхүү мөрдөгчд Шэйдээс гадна
өөр нэг эсвэл хэд хэдэн хохирогч байж болзошгүй гэж цэцгэлэж эхэлсэн юм. Эцэст нь Максвелл Андерсон дараах үндсэн зүйл ангуудаар ялт тулгав. Хүн амны хэрэг цогцыг гэмтэх, гэмт хэргийн мөрийг нуух зорилгоор тээврийн иргэсэлд гал тавих. Гэвч Максвелл мөрдөн байцаалтын туршид ганц ч үг дуугарсангүй. Түүний өмгөөлөгч шүүхтэр осол байж болно гэсэн байр суурьтай байжээ. Максвелл Шэйд хоёр зойронд бэлгийн харьцааны туршилт хийж байсан ба тухайн үед санамсаргүй осол гарч Шэйд нас барсан. Максвелл сандарч цогцыг мөчилж машинтай хамт шатаасан. Түүнд Шэйдийг алах сэтэл байгаагүй. Дээр нь Шэйдийн машин шөнө 1 цагийн орчим Максвеллийн гэрээс хөдөлсөн боловч жолооч нь Максвелл байсан гэх шууд нотлохоо алга гэж өмгөөлөгчд мэдэгдсэн. Харин прокурорууд үүнийг хүчтэй үгүйсгэж сандарсан хүн цогцыг тайрч хэсэг хэсгээр нь хот даяар тарааж гал тавина гэдэг бол ямар ч эрүүл хүний логикт багтахгүй зүйл хэмээн мэдэгджээ. Шэйд нас барсны дараач машин нь явж байсан бичлэгүүд бас шатаж буй машины дэргэд Максвеллтэй ижил хувцастай хүн байсан камерын бичлэг хүртэл нотлох баримт болж үлдсэн. Цагдаа нар утасных нь устгасан файлыг сэргээтэл дотор нь байж боломгүй аимшигтай зүйлс хадгалагдаж байлаа. Тэр утсан дотор Шэйдийг ухаангүй байхад нь хүчрхийлж буй зураг, түүний хувцсыг тайлж байгааг харуулсан зураг, цогцыг тайрж буй аимшигт зурагнууд хадгалагдаж байжээ. Эдгээр бүх баримт нь энэ хэрэг санамсаргүй осол биш, урдчлан төлөвлөсөн гэмт хэрэг байсан гэдгийг нотолсон. Цагдаа нарын хамгаар Максвелл эхлээд Шэйдийг ухаангүй болгосны дараа хүрээ ашиглан амийг нь хороосон бололтой. Хэрэг гарахаас яг 1 сарын өмнө Максвеллийн танилуудын нэг түүний гэрт ирсэн байна. Тэр Максвеллийн зорилоо ороход хан шал бүхэлдээ зузаан гялгаруудаар бүрхэгдсэн байсан гин. Тэр үед энэ ердийн засвар биш ямар нэгэн аюултай зүйлд зориулагдсан юм шиг санагдсан гэж мэдүүлжээ. Эхэндээ будаг хийх гэж байгаа юм болов уу гэж бодсон ч орчны уур амьсгал нь маш эвгүй айц төрүүлмээр байсан гэсэн. Харин цагдаа нар нэгжлэг хийх үед тэр бүх гялгаруудыг аль хэдийн хуулаад устгасан байсан байв. Тэр гэрчээ эслэр Максвелл удахгүй нэг эмэгтэйг авчирч буудаж алаад биеийг нь хэрчиж байгаад хот даяар тараана гэж ярьж байсныг санаж байжээ. Эхэндээ энэ нь Максвеллийн зүгээр солиотой тоглоом шоглоомид сонсогдсон ч цаг хугацаа өнгөрөх тусам бодит аим шиг болон хувирсан юм. Максвеллийн шүүх хурал 2025 оны 5 сард эхэлж 2-7 хоног орчим үргэлжилжээ. Тэр шүүх хуралд ямар ч мэдүүлэг өгөөгүй, бараг хөдөлгөөн шийгээгүй бөгөөд өөрийгөө гин буруугүй гэж мэдгдсэн. Түүний өмгөөлөх шүүх хурлын үеэр нэг ч гэрч дуудаагүй. Зөвхөн Максвелл гин буруугүй гэдэг байр суурин дээр л хатуу зогссон юм. Максвеллийн өмгөөлөгчийн хэлснээр Максвелл Шэйдийг алах сэтэл байгаагүй. Гэрт яг юу болсон нь тодорхойгүй байгаа тул тай нотлохоо байхгүй тохиолдолд шүүгтгчийг буруутгаж болохгүй гэсэн юм. Тэдний гол нотлох баримт нь Максвеллийн гэрээс Шэйдийн цус эсвэл ДНХ огт илрээгүй гэсэн зүйл байсан юм. Харин прокурорын тал шөнө 1 цагийн үед Шэйдийн машин Максвеллийн гэрээс хөдөлж Мичиганы нуурын ирэг рүү чиглэсэн. Машин шатаж байх үед камерын бичлэгт Максвеллтэй ижил хувцастай хүн байсан. Мөн яг тэр хүн автобусан сууж Максвеллийн гэрийн зүг явсан тодорхой харагдаж байсан зэрэг олон баримтыг дэвшүүлэн өмгөөлөгчийн байр суурийг няцаасан. Ингээд шүүгч нар ердөө 1 цагийн дотор хэлэлцээд бүх зүйл ангид санал нэгтэйгээр Максвеллийг буруутай хэмээн шийдвэрлэжээ. Ялын тогтоолыг 2025 оны 8 дугаар сард аль бие орсоор зарлах бөгөөд Максвелл Андерсон бүх насаар нь хорихол авах нь тодорхой болсон. Гэсэн ч энэ хэрэгт бүрэн тайлагдаагүй нэг нууц бий. Максвеллийн гэрээс олдсон 3 дахь этикетийн цусны эзэн хэн болох нь өнөөдрийн хүртэл тодорхойгүй хэвээр байна. Зарим цахим сүлжээнд энэ нь магадгүй амьтны цус байж болох тухай таамаг гарсан ч аль бие осоор батлагдаагүй. Максвелл өөрөө одоо хүртэл ам нээж юу ч ярьдаггүй тул өөр бусад хохирогч байх магадлал үүрд нууц хэвээр үлдэж магадгүй. Ердөө 19 настайдаа Шэйд амь насаа алдсан. Шэйдийн ээж охиноо аварч чадаагүй ч ижлэхэн зовлон туулж буй хүмүүс туслахын тулд түүний нэрээр буйны сан байгуулжээ. Ингээд Шэйдийн амьдрал хэтэрхий богинохон дууссан ч түүний нэр одоо бусдыг хамгаалж амьдрал бэлгэлж буй утга учиртай нэр болон үлдсэн юм. Өнөөдрийн бичлэгийн хүрээ дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.